Хүрээний зодоонч Солгой Бадамжав. Монгол үндэстэн эртнээс цэргийн зохион байгуулалтанд шилжсэн хүчирхэг овог аймагуудаас бүрдэж байсан бөгөөд Жохомхүү тэрл үеэс Монголын тулааны урлагийн үндэс суурь тавигдж эхэлсэн юм. Тодорхойлбол аливаа дайн тулаан болон бусад үйлээр шалгарсан баатар дайчид өөрийн өр хүүхэд болон овог аймагтаа өөрийн эзэмсэн зэвсэгтэй болон зэвсэггүй тулдах сонгодог арга мэхүүдийг заан сургадаг байсан. Мөн бидний нүүдэлчин амьдралын онцлог ахуйн хэв маяг нь бидний үр хүүхэд залуусыг бэлтгэх нэгэн шат дамжлаг байсан юм. Нударган зодооны банд цоо гэсэн оноос нэртэй урлаг гарч байсан. Энэхүү урлаг нь нэрнээсээ л алдаатай байсан гэж болно. Учир нь банд гэсэн үг нь төвд үг бөгөөд буддын шашинд анх орж сахил өртөж буй хүний гэнэн гэсэн сахилын нэр билээ. Гэтэл манай ард түмний ёс заншилтай уусаж ирсэн буддын шашны энэ үг нэр монгол хүний сэтгэхүйд их ойрхон сонсогдож байсныг тухайн үедээ үгүйсгэх аргагүй юм. Орчин үед банд зоон Монгол зоон нэртэйгээр хөгжиж байна. Манжчийн улсыг мөксөний дараа Монгол улс тусгаар тогтнолоо олж хүрээ идэд байсан манжин шунхаа худалдаачид дарангуйлагчдын эсрэг тэмцэхдээ нударган зодооны тэмцлийн аргыг өргөн хэрэглэж байжээ. Бадруулт төрийн 27 он буюу 1901 оны үед Маймаа хотын хятад иргэд хүрээний баруун зүүн талд худалдаа хийдгээс үүдэн дамнуурчны гудамжинд үе үе томоохон зодоон болдог байж 1911 онд гарсан Монгол хятадын өргөн их зодоон Манж амбан Сандок хөөхөд ихээхэн түлхэц болсон гэдэг. Тэр үеийн аливаа нэг зодоон иргэд хоорондын ахуйн шинжтэй бас эх орно гэсэн чин зүрх сэтгэлийн хөөрлөөр илэрдэг байжээ. Ялангуяа дамнуурчны гудамжинд хятад Монгол иргэдийн хооронд 1920 он хавцаа цөөнгүй зодоон болдог байв. Тэр үед яг л майдар ирэх гэж байгаа юм шиг олон хүн цуглаад зодоон үзнэ. Зарим сэтгэлийн хөөрөлтөд автсан жирийн ардууд зодоонд оролцож цус нүжиндөө холдчихсан байдсан гэдэг. Хүрээний зодоон хятадын шунхаа худалдаачид манж эцдийг эсэргүүцсэн ард түмний жижиг бослого мэт байж 1921 оны партизануудын олонх нь хүрээ зодоонд гарамгай байж тухайлбал бодоолам зүүн хүрээ баруун хүрээний бандны хооронд болсон нэгэн зодоонд төрүүлж байсан байна. Энэ үеийн зодоон 2 цагаас илүү үргэлжлэхгүй бөгөөд Монгол эрчүүд хятад худалдаачдыг дээрэмдэх чулуудах зэрэгээс үүсдэг. Зодооны харах гэж хийдийн лам, эгэл ард, гуйлгчид тэрч байтугай ноёд төшмөдүүд хүртэл ирдэг байж. Хятад талаас элбэг амгалант гацааны цагаан шахаад буюу Бан Ляо хэмээх шүрмслэг байрын нэрийг толгойсон кунфу өөшөөгийн мэдлэгтэй хятад залуус ирдэг байж. Бан Ляо 2 хөлтөө нийт 6 жингийн туухай зүүж явдаг байжээ. Түүнийг туухайгаа аваад өсөрөхөд морьтой үний дээгүр гардаг. Тэрч байтугай өндөр дааман хаалган дээгүр дүүлэн гарсан гэж нүдэрээ сургуультыг нь харсан хүмүүс ярцгаадаг байжээ. Тэр үнэхээр сайн зодоонч байсан. Түүнийг зодтолдох зургаар хятадууд хөөрцөглөж монголчууд ботрон алуу болдог байж. Цагаан шахатын зодтолдож байгаа нь яг л бүжиглэх шиг санагддаг байлаа. Үй үй гутлынхан цагаан уул гялзаад дор хаяад 10 монгол ир нармаагаа нээлгээд хоцордог байв. Тэр энд тэнд яваа харагддаггүй. Худалдаа наймаа хийдэггүй байсныг бодоход монголчуудын дээрэм тонуулыг дарахын тулд Бээжингээс авчирч зүгээр тэжээдэг байсан бол та. Тэр зүгээр ч нэг байсангүй. Бас хятад залуусыг тулааны урлагт сургадаг байжээ. Манай хүрээ хийдэд дээр үеэс олон сайн нударган зодоончтой байлаа. Жишээ нь гэхэд богдын хар жамп, хүрэл төгсөө гээд шээсгийн арган дээр гарч зодтолдог сайн зодоончтой байлаа. Арган дээр гардаг нь өөрийгөө суур сайтай харуулж байгаа хэрэг. Нэг удаа хар жамбыг даншгийн начин сундуй арганаас нь түлхэж унгаад дараа нь айхтар гөвшүүлсэн гэдэг. Манай зодоончид цагаан шахааттай ер тулгардаггүй байлаа. Таарсан ч гэлээ хэрсэн бух шиг өөдөөдөөсөө муухай харж байгаад л хоёр тишээ сална. Харин засаг тааны Солгой Бадамжав гэдэг сайн зодоончээр цагаан шахааттай нэг удаа нударга зөрүүлсэн юм. Тэрээр туулаа жилийн өвөл засаг тааны Солгой Бадамжав дамнуурчны гудамжинд хэд уужааг цус нүжтэй нойлоод та нар Бан Ляогаа дагуулад эргэжээ. Ер нь тэр үед Монгол иргэд Маймаа хот руу зүгэлхээ байгаад байсан цаг. Тэнд дор хаяж 3-4 мянган хятад иргэд суурьсан болохоор ганц нэгээрээ яваа монголчуудыг тэр дорнол балбаж орхино. Харин хятадууд наймаа хийхин тулд хүрээний зүүн баруун дамнуурчинд заавал ирнэ. Дамнуурчин гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл одоогоор ачаа зөөгч буюу хүний барааг хосон дамнуургаар дамн зөөж зардаг бүлэг хүмүүсийг хэлдэг байлаа. Зүүн дамнуурчинд хятад Монгол зодоонч ирсэн тулаан болох сураг сонсогдож тэр авийн худалдааны бүүсний мохлоход 1 хоногийн өмнөөс үүд хаалгаа барьсан байна.
Зодон болох өдрийн үд дундад тас харавцтай өндөр цагаан хятад залуу гудамжинд гарч ирсэн нь Бан Ляо байж. Тэгтэл баруун талаас толгоогоо цагаан даваагаар баасан солгоо бадамжав Этэн Монгол гутас өшгөлсөн шиг өвлийн тачгансан эд хүүтнийг үл тоон дан цагаан цамцтай уур цан татуулан гарч иржээ. Хүрээний борчууд хүүхдүүд хэрэгт дуртай авгааж авганснаар ч гэсэн хашаа гэрээсээ гүйлдэн гарч ирцгээжээ. Бан Ляо дороо бүжиглэх мэт дэвгцэн жороолж харин бадамжав богдуулын орой харсан шигээ толгой дээгүүр нь харж зогсжээ. Бан Ляо гинэт түүн од ойртонгуудаа муухай ашгараад өсрөн өшөөлөхөд бадамжав хагас доош суугаад дээгүүрээ гаргаад хятад эрийн ард зоонд нь өшгөлөж орхиж нүд ирэмхийн зууруулсан энэ гайхалтай өшгөлөлт хятад эрийн тэнцвэрийг алтагдуулж орхив. Бадамжав энэ боломжийг ашиглан зогсоод айгуу довтолж цохилт хийсэн ч амжилт олсонгүй. Бан Ляо зодтолдохын тулд зайгаа авч ухарч эхлэхэд хөлийнхэн аясаар бужигнсан цас бүжиглэх мэт үнэхээр гайхалтай байсан гэдэг. Хүмүүсийн сэтгэл хөдлөж наадмаа хужаадаа үзүүлээд өг гэж хашгирцгаана. Төд бодлогүй Бадамжавын Этэн оншорт Монгол гутал хятад кунфучийн болтолтыг өгтүүлэн цохиж хамрыг нь чихэж орхижээ. Ингэж анхудаа Монгол нударган зодооноор хятад кунфучнийг ялж ард түмнээ баясгаж байжээ. Бадамжавыг нэгэн ноёны сүүх тэргэн цуугаад явхад зодоон харж сэтгэл нь өөрсөн монголчууд гудамжинд таарлцсан хятадуудыг нэлтэн зоджээ. Солгой Бадамжав 1937 оны хилмигдүүлэлтэнд өртөж цааслагдсан бол Бан Ляо хэмээх зодооноор алдартай хятад эр баруун өнгөр нь нийслэл хүрээг эзлэх үед ор сургаггүй алга болсон гэдэг.